За сайн байцгаана уу? За өнөөдөр миний дизайнерын девайс болон маань эхэлж байна. Энэ болон маань Reborn Display маань хоёр дахь болон болж явж байгаа. За дизайнерын девайс бодлон дээр юу их вэ? Юу үзүүлэх вэ гэхээр дизайнеруудын хэрэгэлдэг тоног төхөөрөмж болоод хэрэгслүүдийг тайлбарлах юм байна. За тэгэхээр өнөөдөр бол анхны дугаар дээр би өөрийнхөө девайсуудыг танилцуулах гэж байна. За ингээд өнөөдрийн миний дизайнерын девайс болонтэй хамт байгаа. Ер нь дизайнеруудын хамгийн их ажиллагааг гүйцэтгэдэг хамгийн өндөр өргөтэй зүйл бол компьютер байдаг. За мэдээж дэлгэцээс хамаарат дизайнерууд бол 2 дэлгэц, 1 дэлгэц зэрэгэд янз бүрээр ашигладаг. За миний хувьд болохоор 2 дэлгэц ашигладаг. За тэгэхээр мэдээж энэ хэвлэлийн өнгө гаргадаг. За тэгээд RGB өнгөн дээр бол хамгийн тод ялгаралтай л гэж тэрхүү үед авч ирсэн. Боловч одоо тэгээд хуучраад явцсан. За тэгэхээр дэлгэц бол хамгийн чухал. За миний компьютерийн үзүүлэлт гэх юм болоо ер нь бол би сүүлд компьютераа шинжилээд шинээр өгсруулсан байгаа. За миний компьютер өгсөрж өгдөг бол ганцлог миний найз маань байдаг. За миний артлын бүх девайсуудыг бол шийдэж өгдөг юм байгаа. Тийм болохоор ийм компьютер төр одоохондоо би ажиллаж байгаа гэж. За мэдээж процессор бол доотлолтой байдаг. За ингээд эдэлт хоёр дэлгэцээ тавьчихдаг. Бас нэг чухал үүрэгтэй зүйл бол мэдээж keyboard буюу гар байгаа. За гар болохоор wireless гар. Logitech-ийн хамгийн айтайхан гар л гэж би тэр үед авч байсан. За одоо нэлээд удаж байна миний keyboard бол mouse байгаа. За энэ mouse болохоор яадаг вэ гэхээр за энэ шариктэй. За mouse-ыг нааш чааш нэг хөдөлгөөд авахгүйгээр зөвхөн энэ бөмбөлгөөрөө нааш чааш нь өдөртчин. За үйлдэлээ хоёр үйлдэлээ болохоор яах вэ гэхээр батнараа ингэ өдөртчдөг. За мэдээж энэ болохоор scrollтой. За энэ маш хялбархан юм mouse задлууд явцдаг учраас илүү хөдөлгөөн хийхгүй. Миний бөө аягүй хөвдөөдсөн учраас би сүүлийн ийм mouse ашигладаг болсон байгаа гэж. За тэгэхээр ийм keyboard, ийм mouse дээр ажиллаж байна. За энэ хоёр болохоор бол хоёулаа wireless keyboard mouse байгаа. За сүүлийн үед би ном гаргаж байгаа. Би онлайн хичээл бас өнгөрсөн ковидын хөл-хорооны үеэр бол хичээлүүд бол нэлээд сайн хийсэн. За тэгэхээр хичээл дээр хамгийн чухал юм болохоор микрофон, дээр нь болохоор вебкам гэдэг. За вебкам бол тэгтээ заашгүй чухал зүйл боловч за нэг нэвтрэл бол тэтгэл шаардлага байхгүй учраас би нэгтдийн веб камер авсан байгаа. За мэдээж энэ микрофон бол хамгийн сайн микрофон байх шаардлагатай. Яг л бид хичээлээ хийдэг. За хичээл дээр дууралт маш сайн байх хэрэгтэй. Альтын онцын шуумыг дордог ийм микрофон байх хэрэгтэй гэдгээс би микрофон авсан. За энэ микрофоны брэнд нь болохоор Tronmark брэнд байгаа. За мэдээж чихвч бол маш хэрэгтэй. За энэ тохиолдолд чихвчтэй буцад орчноос ингээд хязгаарлагдахын тулд чихвч ашигладаг. За энэ Bluetoothтэй. Тэгээд дээр нь болохоор утасгүй юм чихвч ашигладаг байгаа. За тэгэхээр би сүүлийн девайсуудаа юу болгосон бэ гэхээр Apple болгосон. За мэдээж би Apple Watch хэрэглэдэг. За Series 3-ыг ашигладаг байгаа. Цаган дээр бол нэг төдийлэн нэг айх дээр ашиг бүрдэл өгөөд байдгүй. За яг нь нөх юм зүрхний цохилтоо үзэх, дуудлага аваад ярьчих, машин бэрээ явж хаад тохиолдолд дуудлага авчих гэх мэтлэнгээр Apple Watch ашигладаг. За 3 дахь үеийг ингээд авч ирсэн. Би болохоор ингээд авч ирсэн девайсуудынхаа хайр чигээрөөсөө хайдгүй ингээд байж лээдэг. За Apple Watch-ны үр дагавар ашиг нь юу юм бэ гэхээр хоорондоо синхрон холбогддог учраас нэг ID-гээр ингээ бүх зүйлүүдээ өдөртчдөг болохоор маш хялбар санагддаг. Apple үзгийг би бол хоёрыг ашигласан юм байна. Нэг нь болохоор дунгаагаад эвдэлсэн. Сүүлд нь дахиад Америкаас гэж дахиад iPad авсан байгаа. За iPad байгаа, iPad. За iPad-н дээр юу хийдэг вэ гэхээр би Procreate гэдэг энэ аппликейшн суулгасан. Хүмүүс сүүлийн маш их асууад байгаа. За Procreate дээр бид нар бол үзгээрээ төрөл бүрийн зургуудыг зурж болдог. За миний зурж байсан ажлууд бол энэ дэр ингээд байж байгаа жишээ тийм. Procreate-ийн давуу тал нь юу юм бэ гэхээр хийж байгаа ажлууд бид нар ямар нэгэн өргөц зурсан бол өргөтгөлөөр нь оруулаад байх боломжтой. За энэ дээр бол хүссэн зургуудаа скетчүүдийг хийх боломжтой гэх мэтлэнгээр давуу тал бол маш олон байдаг. За Procreate-ийг би бол сүүлийн 4 жил тасралтгүй ашиглаж байна. Ийм аппликейшн байдаг. За мэдээж нэг влог хийдэг хүмүүсд бол ер нь бол Osmo маш хэрэгтэй болдог. За надад болохоор 4-р ийм 2 Osmo байгаа. За нэг нь тэр харагдаж байна, нэг нь одоо би гар дээрээсээ бариад ингээ ашиглаж байна тийм ээ. Тэгэхээр влог хийх хүмүүсд болохоор сүүлийн утас байх шаардлагатай юм билээ гэдэг үүднээс би сүүлийн үед яасан гэхээр iPhone 13 Pro авсан байгаа. За Pro нь яадаг вэ гэхээр 3 камертай. За тэгээд энэ 3 камер нь болохоор RAW зураг авдаг. За тэгээд мэдээж Osmo-той холбогдоод явахлаараа видеонуудыг болохоор ямар форматаар бичих юм, дээр нь болохоор ямар Premiere бичих юм, тэгээд яаж камерны бүх тохиргоонууд байдаг, гэрэл нэвтрүүлэх чанар, за тэгээд хурд гэх мэтлэн тохируулдаг байгаа гэж. Мэдээж хийсэн ажлуудаа принтлэх шаардлага гарах юм бол одоо энэ лазер принтер байж байна. За энэ бол 3 хөлтэй принтер. За миний доотлолт дахиад энэ өнгөт принтер байгаа. За энэ доотлолт ямар өнгөт принтер байна вэ гэхээр Epson T50 гэдэг юм серийн принтер байдаг. За өнгөт зүйлс хэрэглэх шаардлагатай бол ингээ хэвлждэг байгаа. Девайсуудаас гадна дизайнеруудад юу шаардлагатай байдаг гэхээр би бол маш олон дэвтэр ашигладаг. За мэдээж скетч хийх дэвтэр, өдөр тутмынхаа тэмдэглэлийн дэвтэр,
Ингээд Родиогийн номинг оруулж өгдөг Родио гэдэг дэвтэр байна. За тэгээд ширээний номууд байна. Ер нь бол ном уншдаг, зарим тохиолдолд унших шаардлага нэлээд гардаг. За энэ болохоор American brand-ийн дэвтэр байгаа. Sketch хийдэг цэгтэй энэ дэвтрүүд. За энэ болохоор мөн адилхан sketch хийдэг дэвтэр байж байгаа жишээтэй. За энэ ингээд сайнаас аваад өвшгөө гэдэг миний заримдаа хардаг ном. За ингээд дэвтрүүд байж байгаа. За дэвтрүүдээс гадна үзүүд бол маш ихээр байдаг. Зурж тэмдэглэх шаардлага гардаг. За миний яг ингэж гарын үсэг зурдаг өдөр тутмынхаа ажлыг тэмдэглэдэг энэ үзэг болохоор Cross гэдэг American brand-ийн. За энийг болохоор Manara гэдэг ах маань бас ашиглахаар надад болохоор хямдралтайгаар бодлцсон байгаа. За энэ үзэг бол яадаг гэхээр Америкийн ерөнхийлөгч нар гарын үсгээ зурдаг энэ брендийн үзэг байгаа. Тэгэхээр энэ үзэнд бол маш их хайртай. За мэдээж би ноутбукоор байнга авч чаддаг. За ноутбукн дээр ер нь юу байдаг вэ гэхээр хийсэн ажлуудаа харах. За тэгээд уулзалтан дээр авч очиод тэмдэглэлүүдэд хөтлөх, зарим тохиолдолд дизайнад харуулах тохиолдол бол би энэ MacBook авч явдаг. За MacBook хитэн бол мартчихаа тийм. За ерөнхийдөө нэг иймэрхүү. За тэгэхээр дизайнерууд болохоор хамгийн их девайсуудыг ашигладаг хүмүүс байдаг. Тэгэхээр дизайнерууд бидний болохоор зөвхөн нэг компьютерс байдаг гэж боддог байх. Зарим улсууд. Гэтэл бол бид нар бол ийм олон девайс дээр ашигладаг. За энэ болгон маань тэгээ зардал болоо явдаг. Тэгэхдээ мөн давхар хөрөнгөөр ус болоо явдаг учраас би бол девайсууд дээр бол төдийлөн гарддаг вэ. Аль болох сүүлийн үеийн намайг төхөөрөмжийг ашиглахыг боддог. За тэгээ цаг үеийн маань гэсэн мэдрээ сүүлийн үеийн намайг төхөөрөмжийг ашиглахыг бол нэлээд шаарддаг болсон учраас ийм девайсууд ашигладаг байгаа. За ингээд дизайнерууд девайс булангийн маань хамгийн анхны дугаар ингээд өндөрлөж байна. Хувийн хвшил бай, улсын байгуулагч бай дизайнерууд зориулсан девайсууд гэхээр ганцхан компьютер өгдөг. Тэгээд дээр нь принтерч байхгүй байдаг тийм ээ. Креатив ажил хийдэг улсуудын девайсууд бол өдөр тутам шинжлэгдэж байгаа. Тэгэхээр сүүлийн үеийн девайсуудыг ашигладаг байхад бид нар яг үгээр ажлын бүтээмж өндөр болохоос гадна хийж байгаа зүйлсүүд маань маш хурдан, ажлыг маш хурдан бага зардлаар хийх ийм орчин үеийн шийдэл рүү орж ирж байна. Ажил олгогчдаа дизайнер авч байгаа бол ядчил пайдтай, за өндөр хурдны интернеттэй, за дээр нь болохоор итаахан хоёр дэлгэцтэй компьютер ухсаад өгч хэрэгтэй. Тэгэхээр энэ дизайнерын девайс буланг маань яаж юм гэхээр болохоор маш олон төрлийн девайсуудад ажилтдаг байх шаардлага гардаг гэдгийг энэгээр үзүүлэх гээд байна. Альва зүйлийг ихэд дэмжлэг маш их чухал байдаг. За тэгэхээр энэ булангуудыг маань ер нь Reborn төслийн маань булангуудыг маань ивэнтгэж байгаа компани байгаа. Тэр маань болохоор ерөнхий ивэнтгч Montwood Land гэдэг компани байгаа. За бүхэн бол Mobius гэдэг брэндээр мэдсэн байх гэж бодож байна. За эднийх болохоор яг үгээр эрүүл хүнийг бий болгох, эрүүл ирээдүйг бий болгох гэсэн зорилттой ажилдаг эрүүл ирээдүйн төлөө гэсэн үрээтэй ийм компани байгаа. Тэгэхээр та бүхэн өглөөнийхөө Mobius брэндтэй угтж чадах юм бол ядаж нэг өөрийнхөө наслах настайг 10-аас 20 жил уртсах боломжтой юм шүү. Өөрөө чинь шалтгааллах зүйл энэ юм шүү гэдэг хэлэх гээд байна. За дээр нь болохоор дахин ивэнтгэж байгаа бас компани байгаа. Тэр нь ямар компани гэхээр New Press гэдэг компани байгаа. За та бүхэн дизайнерууд ялангуяа би хандаж хэлж байна. За таны хийсэн зүйл нь маш олон тоогоор хэвлэгдэх болоод хамгийн өндөр хэвлэлтэй, хамгийн найдвартай, хамгийн хурдтай ажилтдаг хэвлэлийн компани сонгохыг хүсэж байгаа бол New Press компанийг сонгоорой. За тэгэхээр New Press компани миний болон маань ивэнтгэж байгаа гэдгийг дуулах таатай байна. За дахиад нэг зүйлийг дуулах гэдэг нэг мэдээллийг өгөх гэдэг тийм ээ. За юу вэ нэ гэхээр за өнгөрсөн жилүүд буюу хөл хоройтой ковидын үеэр ер нь бол онлайн хичээл зарласан. За тэрнтэй холбогдлолтойгоор би ер нь бол Photoshop, Illustrator хоёрыг бол сурах хүсэлтэй хүмүүс маш олон байд юм байна. Сурахтаа яадаг гэхээр мэргэжлийн програм гэдэг үүднээс нэлээд айд юм байна. Сурахаас бол нэлээд жирэгт юм байна гэдэг үүднээс хамгийн хялбар аргаар яаж энэ програмыг сурах вэ гэдэг юм хичээл гаргасан. За мэдээж энэ видео хичээл дээр нь болохоор гарын авалт гаргасан байна. За гарын авалга маань хаагаар худалдаа гэж байгаа юм. Номын зүрүүдээр өгөх гэхээр маш өндөр үнэтэй. Дахиад 30-аас 25-аас 30% нэмэх гээд байгаа учраас би шууд захиалаад хөрвүүлээд авах боломжийг бол та бүхэнд хангаж авч байгаа. За ер нь хүмүүс асууад байлаа. Photoshop дээр юу гэдэг юм бэ? Illustrator дээр юу гэдэг юм бэ гэхээр асуугаад байгаа. За тэгэхээр тэнд хариулахад за Photoshop бол зургийн програм, за raster програм гэж явдаг. За нэгтрал маш багатай гэж ойлгох хэрэгтэй. За Illustrator програм юу гэдэг вэ гэхээр таны өдөр тутмын шийдвэр брошюр дизайн, нэрийн хуудасны дизайн, лого дизайн гэх мэт өндөр нэгтрал шаардсан бүтээгдэхүүнүүдийг бол энэ дээр дизайныг энэ дээр хийдэг байгаа гэдгийг та ойлгох хэрэгтэй. Тэгэхээр миний энэ хоёр ном худалдаа гэж байна. Та бүхэн захиалаад авах боломжтой. Дээр нь болохоор миний хичээлүүд болохоор балаш дагалдаад номон дээр дагалдаад явна. За балашин дээр 4G-ийн балашин дээр бүх хичээлүүдийг олгосон байгаа. Хичээлүүдээс гадна хичээл ашиглах зургуудыг бас хавчрсан байгаа гэдгийг хэлэх таатай байна. За ингээд миний номыг худалдан аваарай. За миний ном бол таныг маш хялбар аргаар энэ хоёр програмыг мэргэжлийн програм маш хурдан
маш их хялбар аргаар сурахад чинь зориулсан ийм хоёр програм байгаа. За ингээд та бүхэн амжилт хүсье. Өнөөдрийн маань дизайнерын девайс болон маань анхныхаа дугаарыг та бүхэнд хүргэлээ. Дараагийн уулзалтаа баяртай.